За сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр саяхан 1 сарын 4-нд Солонгос нэгэн харамсалтай хэрэг болсон. Яг юу болсон юм бол Золбоо ТV та бүхэндээ ярьж өгье. Харанхуй шөнө машин, мотоцикл хоёр зам дээр зэрэгцэн явж байлаа. Гэтэл араас нь хурдтай явж байсан машин хурдаа хаслгүй тэр чигээрээ мотоциклийг мөргөж орхилоо. Энэ ослоос болж хүнд бэртэл авсан мотоциклийн жолооч эмнэлэгт хүргэгдсэн боловч амьд гарч чадсангүй. Энэ аимшигтай аваар осол яг юунаас болсон юм бол дэлгэрэнгүй ярьж өгье. 2026 он гараад удаагүй 1 сарын 4-нд болсон явдал. Ослоос болж гэрлэх төлөвлөгөөтэй байсан найз залуугаа алдсан эмэгтэй энэ хэргийг олонд мэдүүлэхийн тулд манай JTBC нэвтрүүлэгт хандсан юм. Өнгөрсөн 4-нд шөнийн 9 цагийн үед ажлаа тараад найз залуутайгаа гэрлүүгээ хамт харж явсан бүсгүй. Найз залуу нь хуваарай хүргэлтийн жижигхэн компани нэгээд ажилуулдаг. Нэгээд удаагүй байсан учраас өөрөө бас мотоциклороо хүргэлт хийдэг байсан гин. Манай нэвтрүүлэгт хандсан найз охин нь найз залуу туслахаар өглөө хамт ажилд нь яваад хоол ундыг нь хийж өгөөд орой хамт гэртээ харьдаг байжээ. Хурмаа хийхээр төлөвлөж байсан хосууд өглөө өдргүй уйггүй ажиллаж мөнгө хуримтлуулдаг байсан гин. Осол болсон өдөр ажлаа тараад найз охин нь машина бариад найз залуу нь мотоциклоо унаад гэрлүүгээ харьж явжээ. Найз залуу нь замын 1-р игнэнд, найз охин нь 2-р игнэнд машиныхаа цонхыг онгойлгоод хоорондоо юм яриад инээлдээд явж байсан гин. Будалгүй найз охин нь би дэлгүүр ороод юм аваад араас чинь яваад очие. Миний хайр төрүүлээд хараад амарч бай гэж хэлжээ. Тэгсэн найз залуу нь энэ замын хэсэгт эндүү харанхуй аюултай харин гэрэлтэй газар хүртэл хамт явж өгье гэд хажууд нь дагаад явж байжээ. Найз охин нь найз залуугаа төрүүлээд явуулчихгүй явдаа гэж найз залуугийнхаа үхэлд өөрийгөө буруутгаж байлаа. Би найз залуудаа төрүүлээд явж бай. Би дэлгүүр ороод араас чинь яваад очие гэж хэлээд 3 секунд л өнгөрсөн байх. Гинт зүүн талаас хурдтай машин давхиад ороод ирсэн. Бүх юм нүд ирэмхийн зур болж өнгөрсөн. Хажууд явж байсан найз залуу маань байхгүй болчихсон. Би машинаа зогсоогоод буугаад харсан. Зүүдэлж байгаа юм шиг санагдсан. Найз залуу дээрээ гүйж чод нэгийг нь олон удаа дуудсан. Тэгсэн өөдөөс миний би яачих вэ? Би маань хөдлөхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн найз залууг минь мөргсөн машиныг жолоодож явсан эмэгтэй хурч ирээд намайг харааж эхэлсэн. Чамаас болоод цочлоо штэ галзуурсан авгаа минь гэдэл хараал урсгаж эхэлсэн. Би 80 км цагийн хурдаа тааруулж явсан. Надад буруу байхгүй гэж орилж байсан. Би гэрлэн тохио зөрчөөгүй. Эдрэл хүүхэн минь чи ер нь ямар хүний доор өссөн хүүхэн бэ? Би чамайг зүгээр орхихгүй дээ гэдэл хажуу зогсчоод над руу хараалаа урсгаад уурлаад байсан. Найз залуу нь машинд мөргүүлээд найз охин нь гараад найз залуу дээр очиод түргэн дуудаа зам харанхуй байсан учраас дахиад араас нь машин ирээд мөргөхөөс сэргийлээд уцсныхаа гэрлийг асаагаад араас ирж яваа машинуудаа гэрлээр зам дээр хүн байгааг анхааруулж дохио өгч суужээ. Тэгсэн найз залуу нь миний би яагаад байгаа юм болоо? Миний би хөдлөхгүй байна. Би хаана байгаа юм бэ гэж хэлээд ухаан нь орж гараад байсан гин. Тэгсэн нөгөө найз залууг нь мөргсөн хүүхэн хажууд нь ирээд чамаас болоод би аваар гаргачлаа гэж өчр зүггүй харааж эхэлсэн гин. Би хурд хэтрүүлээгүй, гэрлэн дохио зөрчөөгүй, надад буруу байхгүй гэдэл өөрийгөө өмөрөө зогсоод байсан гинэ. Найз охин нь бүр гайхаад та чинь хүн дайрчхаад яагаад над руу дайраад байгаа юм бэ гэсэн ерөөсөө үгийг нь тоосон шинжгүй юу болоод байгааг нь ойлгох ухаангүй харагдсан гин. За тэгэхээр JTBC гих мэдээний суугт амиа алдсан залуугийн найз охин нь хандсан байгаа хгүй. Манай найз залуу нэг эмэгтэй ингээд дайраад алчглаа. Тэгээ найз залуу нь хуваарай хүргэлтийн жижигхэн компани нэгээд тэрэндээ өөрөө ч гэсэн ажилтдаг найз охин нь өглөө ажил дээр нь очиод хоолыг нь хийж өгөө. Тэгээ орой ажиллаа тарахаар нь хамт гэртээ харьцаадаг байсан. Удахгүй гэрлэхгээ төлөвлөж байсан юм залуу хүн хосууд байсан. Тэгээ ууг нь найз охин нь машина барьж яваад миний хайр төрүүлээд явжээ. Хайр нь дэлгүүр ороод араас чи яваад очие гэж хэлсэн. Найз залуу тэр үгийг сонсоогүй. Зүгээр энэ зам дэндүү харанхуй байгаа учраас би чамайг ингээ хажууд чинь дагаа явжээ. Гэрэлтэй газар руу орохоор би төрүүлээд явъя гэд ерөөсө хэлхийн завдалгүй араас нь машин хурдтай орж ирээд найз залууг нь дайрцсан байгаа хгүй. Тэгээ Солонгост ямар хууль дүрмтэй гэхлээр өөрийнхөө буруугаас болоод ямарваа нэгэн машиныг мөргсөн гэдгээ өөрөө мэдчихэл ах юм бол хамгийн түрүүнд буугаад тэр хүнээсээ шууд уучлалт гуйдаг байхгүй. Та зүгээр үү? Намайг уучлаарай гэж хэлэх нь хамгийн түрүүнд амнаас нь гардаг үг. Тэгсэн чинь энэ нэмэгтэй машинаасаа бууж ирэнгуутаа чамаас болоод аваар ус гарчлаа. Чи өстө мэдрэл муутаа мó тэнэг мангар авгаа. Чи өстө ямар хүмүүжил авсан болоод ийм байгаа. Би гэрлэн тохио зөрчөөгүй. Би хурдаа тааруулсан гэж
тэгэл энэ эмэгтэй зүгээр учир зүггүй загнаадсан гэж аахгүй. Хажууд нь найз залуу нь өөх гээд хөвтөж байгаа ш. Тэгээ найз эмэгтэй нь бүр гайхаад хүүе та чи ямар сони юм бэ? Энд хүн өөх гээд штэ. Яагаад над руу дайраад байгаа юм бэ гэсэн. Тэр ярьж байгаа юм ч сонсохгүй ингээд ойлгохооргүй тийм сонирн байдалтай, тийм эвгүй байдалтай харагдсан гэж аахгүй тэр эмэгтэй. CCTV бичлэгийг дахиад сайн харуул 2 дугаар игнэгээр явж байсан найз охины машины араас хохироогчийн машин маш хурдтай ирж яваад урд нь машин байгааг хараад яаруу игнээгээ сольж 1-р игнэнд явж байсан мотоциклтой найз залууг нь тэр чигээр нь дайрж орхисон байгаа юм. Сайн ажиглаад харуул найз залуу нь машины доор ороод нилээн хол чирэгдэж явсан байгаа. Машин нь явсаар байгаад мотоциклийн дээгүүр нь даваад хурдан сараад зогсож байгааг харж болно. Ослыг хараад туслахаар ирсэн иргэн хэлэхдээ найз залуу нь би яачихсан юм бэ? Миний би хөдлөхгүй байна. Надад хэцүү байна. Би амьсгалж чадахгүй байна гэд давтан хэлээд байсан гин. Удалгүй түргэний машин ирээд найз охин нь түргэний машинд хамт суугаад эмнэлэг рүү явсан. Түргэний машин дотор найз залуу нь би амьсгалж чадахгүй байна гэд дахин хэлээд байсан гин. Гэхдээ түргэний машин дотор байхдаа ухаан алдаагүй юм ярих тэнхээтэй байсан. Эмнэлэг рүү орохоос 1 минутын өмнө найз залуугийнх нь зүрхэн зогсож ухаанаа алджээ. Яаралтай эмнэлэг рүү оруулаад 20 минутын турш сэхэн амьдруулах арга хэмжээ авсан боловч ухаан орлоггүй 22 цаг 51 минутад эмч нас барсныг албан ёсоор тогтоожээ. За найз залууг нь араас нь мөргчөөд нилээн чирж явж байгаад мотоциклийг нь даваад энэ хурдаас харуулаад зогсож байгаа хохироогч эмэгтэй бууж ирээд учир зүггүй эмэгтэйг хараагаа зогсохгүй бас юу гэж хэлсэн гэж энэ машин дотор миний хүүхдүүд сууж явсан. Миний хүүхдүүдийг чи бэртээх төглөө штэ гэж эмэгтэй рүү бас загинсан байгаа. Машин дотор нь 2 жоохон хүүхэд нь сууж явсан байгаа байхгүй юу? Цагдаагийн машин ирээд эмэгтэйг шууд машиндаа суулгасан. Ачлалтын машин эмэгтэй машиныг ачих гэсэн цагдаагийн машины цонхыг нүдээд орилоод байсан. Машин дотор хүүхдүүд байгаа. Хүүхдүүдийг гаргалдаа гэж цагдаагийн машины цонхыг бараг хаглангаа алдсан. Цагдаагийн ажилтан машин дээр нь очиод арын суудлыг нь онгойлгосон. Дотроос нь 2 жоохон хүүхэд гарч ирсэн. Би бүр хараад нүдэндээ итгээгүй. Ганцаараа архиугаад машин барих ямар аюултай билээ. Гэтэл ардаа хүүхдүүдээ суулгаж чаад согтуу машина барьж явсан юм байлээ. Тэр эмэгтэй гаднаас нь хинч харсан ухаан мэдрэлээ алдчихсан явж байсан. Нүдэн эргэлдчихсэн. Хаашаа харж ярьж байгаагаач мэдэхгүй. Аман толтраад ийш тийшээ гуйваад яваад байсан. За тэгэхээр энэ аваар ослыг гаргасан имээ согтуугаараа тасарсан машина бариад явж исэн байгаа хгүй юу? Цагдаагийн ажилчид үлээлгийн төхөөрөмжөө эмэгтэйд үлээлгээд үзсэн согтолтын хэмжээ нь 0,218 буюу үнэмлэхээ асуулахаас 3 дахин илүү согтолтын хэмжээтэй машина барьж явж исэн гэж боддоо. 0,218% согтолтын хэмжээ гэдэг нь маш хүнд зэргийн согтолт гэсэн үг. 100 мг цуснд 0,218 г архи байсан гэсэн үг юм байна. Энэ бол бүр хүний амь насанд хүрэх аюултай хэмжээ гинэ. Явж зогсож чадахгүй, яриа ойлгомжгүй, юу хийж байгаагаа мэдэхгүй, ухаан алдах, амьсгал зогсох эрсдэлтэй. Машиндаа суугаад машина бариад явсан тохиолдолд осол гаргах магадлал 100% гэж дүгнэж болно гинэ. За тэгэд ийм аимшигтай согтцсон тасарсан явж иж арийнхаа суудалтаа 2 жоохон хүүхдэд дагуулчихсан явж исэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ бууж хэрэнгуудаа хохирогч руу чамаас болоод хүүхэд айчглаа гэж дайрсан байгаа. Цагдаагийн ажилчид 2 хүүхдийг нь машиндаа суулгаад цагдаагийн хэлц рүү авч яваад шалгаад үзсэн чинь дөнгөж цэцэрлэгт ороод удаагүй 2 жоохон хүүхэд байсан гэж байгаа. За тэгэхээр Солонгосын хуулийн дагуу согтуугаараа машин барьж яваад хүүхдүүдээ арын суудалд суулгасан энэ ээжид хүүхдүүдээ хүчрхийлсэн, хүүхдүүдээ алах орлого хийсэн гэж үзэх бүрэн боломжтой юм байна. Одоо бол эмэгтэй баривчлагдаад шалгагдаад явж байгаа. За тэгээ энэ аваар осол болсон машины зам 60 км/цагийн хурдтай явах заалттай байсан юм байна л да. Тэгсэн энэ согтуу эмэгтэй тухайн үед 170 км/цагийн хурдтай явж байгаад энэ мотоциклны араас мөргсөн гэж боддоо. Энэ машины зам дээрх хурдны заалтаас 3 дахин илүү хурдтай явж исэн байгаа хгүй юу. Иймэрхүү хурдтай явж байгаад мотоциклны араас биш машины араас мөргсөн ч тэр машиныг барьж явсан хүн нь амиа алдах эрсдэлтэй байсан. За энэ амиа алдсан залуугийн найз охин ар гэр бүлийнхний хамгийн уур бухимдлыг хүргэж байгаа зүйл нь юу вэ гэхлээр энэ хохироосон эмэгтэйгийн хандлага нь бүр үнэхээр уур бухимдлыг хүргэсэн гинэ. Яасан бэ гэхлээр энэ амиа алдсан залуугийн ажил явдал нь болсон юм байна л да. Тэгсэн нэг эрэгтэй ажил явдал дээр нь хүрээд ирсэн гинэ. Тэгээ ар гэр бүлийнхний та хин юм бэ гэдээ асуусан чинь тэр хохироосон эмэгтэй авга ах нь гэж өөрийгөө танилцуулсан байгаа хгүй юу. Тэгээ энэ амиа алдсан залуугийн ар гэр бүл нь та яах гэж ирсэн гэдэг өөдөөс нь уурлсан чинь уучлалт гуйх гэж ирсэн юм аа, намайг уучлаарай гэдгсэн мэдээж тэр хохирогчийн ар гэр бүл нь бүр уурлаад асуусан байгаа юм л да. Яагаад те авга ах нь ирж байгаа юм бэ? Гэрийнх нь ойр дотны хүн нь ирдэг юм уу? Ээж аав нь ирдэг юм уу? Тэр нөхөр сүүдэр нь ирдэг юм уу гэд хэлсэн чинь өөдөөс нь юу гэж хэлсэн бэ гэхлээр нөхөр нь сэтгэлээр унаад архиугаа согтуу байгаа
байгаа учраас ирж чадаагүй гэж хэлсэн байгаа байхгүй юу. Гүн ч одоо юу гэсэн үг юм бэ те? Ажил явдал дээр нь уучлалт гуйх гэж ирчээд нөхөр нь яагаад ирээгүй юм гэсэн чинь сэтгэлээр унцаа архиуцсан байгаа болохоор ирж чадаагүй гэж хэлж байгаа гэдэг чинь тэр хохирогчийн ар гэр бүлийг бол зүгээр үнэн доромжилж байгаа байхгүй юу. За тэгээ энэ хохирогч эмэгтэй аавгаах нь ирээд хохирогчийн ар гэр бүлд нь дугтуутаа мөнгө өгсөн юм байна л та. Тэгээ тэр мөнгийг бид нар энэ мөнгийг авахгүй на мөнгө аваад яв гэд тэр ажил явдал хийжсэн газраас нь хөөгөөд гаргаад явуулсан байгаа. Тэгсэн энэ аавгаах нь хэд хоногийн дараа дахиад залгаад энэ хүүхдүүдтэй хоёр жоохон хүүхдүүдийг нь бодоод ч болтгой уучлаач бидэртээ ингэ тохиролцож өгөөч гэж гуйсан байгаа. А энэ хохирогч залуугийн ар гэр бүл нь бид нар яагаад ч уучлахгүй тохиролцохгүй маш хатуу шийтгэж өгөх хүслийг шүүхэд гаргана гэж тодорхой утсаар хэлсэн байгаа. Тэгэхээр энэ болсон процессыг харахад л энэ хохирогч эмэгтэй гэр бүл нь ямархуу гэр бүл вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа сте. Архины хамааралтай гэр бүл гэдэг нь тодорхой байгаа байхгүй юу. Өөрөө согтуу тасарсан машина барьж явж ээж арийнхаа суудалд хоёр жоохон хүүхдээ суулгацсан. Тэгэхээр энэ бол маш олон удаа давтагдчихсэн гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. За тэгээд аваар осол гараад хүний амьд хүрсэн бол яаралтай энэ хүний хохирлыг нь барагдуулж ар гэр бүлээс нь түргэн очиж уучлалт гуйж тохиролцох ёстой шүү дээ. Гэтэл нөхөр нь сэтгэлээр унаад архиугаа согтуу очиж чадаагүй гэсэн ийм юм яриад байж байгаа байхгүй юу. Тэгэхээр маш их хэмжээний архиудаг эхнэр нөхөр хоёр байсан гэдэг нь бол тодорхой харагдаж байна. За тэгвэл энэ эмэгтэй Солонгостыг ямар хуулийн хариуцлага хүлээх вэ? Энэ бол зүгээр нэг энгийн зам тээврийн осол биш. Олон давхар ноцтой гэмт хэрэг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон өмжүү өнжон гэж ярьдаг те. Согтолтын хэмжээ 0,218 байсан. Солонгост 0,3%-ийг гэмт хэрэг гэж үздэг. 0,8%-тай архиусан байх юм бол лиценз хураагддаг. 0,2%-аас дээш байх юм бол хамгийн хүнд түвшин гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр 0,218% гэдэг нь лиценз хураах босгоос 3 дахин илүү хэмжээний согтолттой байсан гэж ойлгож болно. Архины согтолтын хэмжээний аюултай шат гэж байгаа байхгүй юу. За хоёр дахь юм бол хурд хэтрүүлсэн квасуг гэж ярьдаг те. Замын зөвшөөрөгдсөн хурд 60 км/цагийн хурд байсан бол энэ эмэгтэй машина 170 км/цагийн хурдтай барьсан явж байсан гэж байгаа байхгүй юу. 3 дахин илүү хурдтай, 3 дахин илүү согтолттой. За энийг бол Солонгосын прокурорууд бол шууд санаатай үйлдэл гэж авч үздэг гинэ. Санаандгүй мэдлгүйтэй гинт өөрийн мэдлгүй байжгаад аваар осол гаргасан бишээ. Тодорхой замын хурдыг нь тэмдэглээ заачсан байгаа зам дээр хэрэгээр хурдаа хэтрүүлж хэрэг ослыг гаргасан гэж авч үздэг юм байна. За 3 дахь юм бол онц ноцтой Юнчан Ху Pop гэж Солонгост байдаг байхгүй юу. Солонгос согтуу жолооч хүний амь нас хохироовл хүн алах гэмт хэрэгтэй дүүцүүлэн үздэг болсон. Яа шийтгэл нь 5 жилээс дээш хорих ял бүх насаар нь хорих тохиолдолж байдгийн байна. За 4 дахь юм бол хүүхдүүдтэй холбоотой нэмэлт гэмт хэрэг. Хүүхдүүдийг согтуу үед машин суулгаж явсан. За энэ нь Солонгост адун хагтай хүүхдийн хүчирхийлэл адун хагтай чиса сарын мису гэж явд юм байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүдээ алах эрсдэлтэй байдалд санаатаагаар оруулсан гэж үзэх бүрэн боломжтой. 0,218%-ийн согтолттой, 170 км/цагийн хурдтай, 2 бага насны хүүхдээ арийнхаа суудалд суулгацсан. За прокурорын зүгээс хүүхдийг алахыг завдсан сарын мис өгсөн нэмэлт зүйл ангиллыг нэмнэ гэдэг нь тодорхой харагдаж байна. За 5 дахь юм бол энэ бас хамгийн чухал зүйл. Осол гаргасны дараа хандлага. Осол гаргасны дараа хандлагыг солонгосчууд маш чухалчилж авч үздэг байхгүй юу? Жишээ гаргаад та бүхэндээ тайлбарлах юм бол би уцаа оролдож явж байгаад анхааралгүй явж байгаад машины араас мөргөчлөө гэж бодъё л доо. За тэгвэл мэдээж миний 100% буруу болно. Тэгвэл би хамгийн түрүүнд буугаад тэр жолоочоосоо шууд уучлалт гуйх ёстой. Уучлаарай миний буруу та зүгээр үү гэж асуух бол зүгээр бичигдээгүй хуйлахгүй юу. Тэр мөргүүлсэн жолооч ч гэсэн энэ хүн надад ямар хандлага гаргах нь гэдгийг хараад хүлээгээ сууж яддаг байхгүй юу. Хэрвээ араас нь мөргөчөөд бууж ирэнгуутаа та сая ингэчлээ штэ гэдэг нэг жоохон тайлбар тавих юм бол чи бүр намайг ингэж байгаа юм уу те. За окей тэгвэл би бүр имлэгт яваад чам дээр жинхэнэ новшрондоо гэж зуучдаг байхгүй юу. Тэгэхээр Солонгос ямарваа нэгэн машины аваар усл гаргах юм бол за энэ ер нь миний буруу байх магадлал өндөр байна да. Ер нь миний буруу биш байсан ч гэсэн хамгийн түрүүн буугаад та зүгээр үү гэж асуух нь бичигдээгүй хууль гэдээ ойлгочиход болно. Энэ ослын дараа хандлага гэдэг бол ялыг хүндрүүлдэг байхгүй юу. Одоо энэ гэмт хэргийг үйлдсэн эмэгтэй хувьд гэх юм бол хохирогчийг бууж ирэнгуутаа хараасан биз дээ. Уучлалт гуйгаагүй. Өөрийгөө буруугүй гэж орилж чарлсан байна. Хүүхдүүдээ шалтак болгосон байна. Ар гэрийнхэнтэй биечлэн те ойр дотных нь хүн нь очиж уулзаагүй байна. Тэгээд ажил явдал болж явах барыг очиж доромжилсан байна. Тохиролцож чадаагүй байна. Хабисо гэж яриад байгаа шүү дээ. Тохиролцно гэдэг хамгийн чухал гэдэг байхгүй юу. Шүүгч хэргийг бүртгэж авлаа хамгийн дөрөнд хардаг зүйл нь энэ хохироосон хүн хохирогчийн хохирлыг барагдуулаад хабисо тохиролцсон байна уу гэсэн гарын үсгтээ бичиг байна уу гэдгийг хамгийн түрүүнд шатгаж үздэг байхгүй юу шүүгч.
Тэгэхээр энэ эмэгтэйн хувьд харах юм бол ял нь хөнгөрөхөөс илүү хүндэрнэ гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. Солонгосын хуулиар бол энэ эмэгтэй насаараа хоригдох ял авах бүрэн боломжтой. За тэгэхээр би ойрхон согтуугаараа машин барих ийм аюултай шүү, ийм аваар ослог гарч шүү, ийм хуулийн хариуцлага үүрээ шоронд орж шүү гэд дахин анхааруулж сануулад байгаа шалтгаан байгаа те. Би өөрөө нэг ариухан цагаан ерөөсөө ийм гэмт хэрэг үйлдэггүй архитарс уудгүй хүн болохоор анхааруулж байгаа юм биш. Би өөрөө яг ийм гэмт хэрэгт орооцолтожсэн болохоор хүмүүсийг илүү их анхааруулмаар санагдаад байхгүй. Тэгээ би ярьсаар идэл яалаа. Саяхан Солонгос улс дахь Монголын элчин сайдын яамны ажилчин нь согтуугаараа машин барьж явж байгаад аваар ослог гаргаад Солонгосын мэдээгээр нь гарсан штэ. Тэгээ би бодож үзлээ л дээ. Яагаад хүмүүс согтуугаараа машин барих аюултай, согтуугаараа машин барьж болохгүй гэдгийг мэддэг хэрнээ согтуугаараа машин бариад идэг юм бол яагаад согтуугаараа машин барьж байгаа энэ хүмүүсийн тоо буурахгүй жилээс жил яг адилхан түвшинд байх юм уу илүү ихсээд байгаа юм бол зөвхөн Солонгост гэлтгүү Монголд ч гэсэн согтуугаараа машин барьдаг хүмүүс зөндөө байгаа. Тэгээ би эргэцүүлээд бодож үзлээ л дээ. За яагаад те ингээл яриад байхад те анхааруулад байхад мэдээ гараад байхад те ийм их аваар осол болж ийн гэл өдөр болгон сонсоод байхад хүмүүс энэ алдаагаа дахин давтаад байгаа юм болоо. За би ч гэсэн ийм алдаа гаргаж ирсэн. Тэгээ хүмүүс надад золбоочи архиухаа бити машин бариарас юм уу? Архиухаа боль гэж хэлээд байхад би архиусаар л байсан. Тэгвэл би яаж яваад архиухаа болох шийдвэрийг гаргасан юм бол? Би яагаад архиухаа болсон юм бол гэдгийг эргэцүүлж бодож үзлээ л дээ. Тэр талаас нь үзэгчтэй, тэр талаас нь хүмүүстэй ярих юм бол илүү их хүрх юм болов. Зүгээр нэг шинжлэх ухаан талаас нь те архиуж болохгүй шүү, архиуны биед муу шүү, ийм аваар ус гардыг шүү гэж хэлээд хахаар хүмүүс ерөөсөө сонсохгүй байгаас те. Тэгээ миний хувьд ч гэсэн ерөөсөө сонсдгүй байсан. Архи бити юу, архи муу гэдгийг мэдсэн ирнэ л архиугаал ямарваа нэг асуудал үүсгээл явааддаг гэсэн. Тэгэхээр өнөөдөр би зүгээр ямарваа нэгэн шинжлэх ухаан гэхээсээ илгүй, ямарваа нэгэн тоо баримт гэхээсээ илүү сүнслэг талаас нь та бүхэндээ анхааруулж хэлье гэж бодлоо л доо. Ягаад гэвэл би өөрөө хин нэгний үгийг сонсоод биш. Би өөрөө ямарваа нэгэн мэдээ үзээд биш те. Яна ийм болсон юм. За тэгвэл би одоо настай эхлээд архиухгүй ч юм уу ийм зүйл огт болоогүй. Би өөрөө архиуныг яг сүнслэг талаас нь ингэж удирддаг юм байна шүү дээ. Архи ийм аюултай түвшинд хүрэгдэг юм байна гэдгийг шинжлэх ухаан талаас нь биш. Сүнслэг талаас нь ойлгоод би энэ архиухаа болох шийдвэрийг гаргасан байгаа байхгүй юу. Тэгээ би өнөөдөр та бүхэндээ энэ талаас нь хуваалцах юм бол бас зарим нэг хүмүүст хүрч магадгүй гэсэн үднээс та бүхэндээ сүнслэг талаас нь ярьж өгье. За тэгэхээр дийлэн хүмүүс сүнс байгаа гэдэгт итгэдэг те. Дийлэн хүмүүс бурхан байгаа гэдэгт итгэдэг. Дийлэн хүмүүс чөтгөр байгаа гэдэгт итгэдэг. За энэ сүнс гэдэг талаар нь хүн болгоны итгэл үнэмшил мэдээж өөр л дөө. Би өөрийнхөө итгэл үнэмшлийн хувьд тайлбарлая. Энийг зүгээр ямарваа нэгэн шашны ухуулах ч юм уу тэр талаас нь бити та бүхэн бодож үзээрэй. Зүгээр л би өөрийнхөө итгэл үнэмшлийн талаар аюу гой сонирхолтой байдлаар та бүхэндээ тайлбарлаж өгье. Тэгээ өмнө бүгдээрээ согтуу аваар ослын талаар шинжлэх ухаан, тоон баримт, хууль, эрх зүйн байрнаас нь илүү их ярьдаг байсан бол харин одоо бүгдээрээ өөр нэг талаас нь илүү гүнзгий, илүү аюултай өнцгөөс нь ярив. Энэ бол сүнслэг асуудал. За би бол өөрөө Христийн шашинтай тийм. Христийн шашин Библи гэх номон дээр бүх зүйлийг маш тодорхой бичээ, тодорхой хэлээд өгсөн байдаг байхгүй юу? Та бүхнээс би асууя л да. Хүн гэдэг юунаас бүрэлддэг гэж бодож байна? Та бүхэн энэ асуултанд хариулт та. Хүн юунаас бүрэлддэг вэ? За яг шинжлэх ухаантай эмчнараас асуулаа гэж бодъё л доо. Хүн юунаас бүрэлддэг вэ гэдээ асуух юм бол дийлэнх эмчнэр хүн эснээс бүрэлддэг гэж хариулах бах. Харин Библиэлд юу гэж тэмдэглэсэн байдаг вэ гэхлээр хүн бие махбод, сэтгэл, сүнс гэх гурван зүйлээс бүрэлдсэн гэж тайлбарсан байдаг байхгүй юу? За тэгвэл энэ бие махбод нь ямар онцлогтой юм бэ гэхлээр хүнийг үргэлж төрхөн зуурын зугаа цэнгэл таашаал руу уруу татчихдаг. Жишээлбэл арх, шоу, зугаа цэнгэл, садар самуун, шарсан хайрсан хоол унд гээл унти, эдий, ууй гээл ерөнхийдөө энэ бие махбодоос байнга тийм буруу, муу хүслүүд гарч идэг гэж ойлгож болно. За тэгвэл энэ сүнс гэдэг нь ямар үүрэг оролттой юм бэ гэхлээр эсэргээрээ байн анхааруулж, сануулж энэ зам буруу, чи ингэж явж болохгүй шүү, өөрийгөө бүү алд гэж шивндэг. Сүнс бол хүний дотор байгаа харанхууд асаалттай байгаа жижигхэн гэрэл гэж ойлгож болох байхгүй юу? Хүнийг дандаа зөв зүйл рүү, үнэн рүү хөтлж яадаг. За бие махбод сүнс ойлгомжтой болсон шүү дээ. Тэгвэл энэ сэтгэл нь ямар үүрэг оролттой юм бэ гэхлээр сэтгэл гэдэг та аахгүй юу? Сэтгэл гэдэг би. Золбоо гэж хин юм бэ? Золбоог хин удирддаг юм бэ гэвэл сэтгэл нь удирддаг. Энэ бичлэгийг үзэх шийдвэрийг хэн гаргасан юм бэ гэхлээр таны сэтгэл гаргасан, таны сэтгэл сонголтыг хийсэн байхгүй юу? Энэ сэтгэл байнга бие махбодод авах уу, сүнсэд авах уу гэсэн сонголтыг хийж яадаг гэд ойлгочиход болно. Та бүхнийг бодоод үзтээ. Монголчууд бид нар юу гэж ярьдаг вүлээ? Энэ ёстой муухай сэтгэлтэй хүн. Энэ ёстой сайхан сэтгэлтэй хүн шүү гэж ярьдаг. Сэтгэл гэдэг нэг тодорхойлт байгаад байгаас сэтгэл гэдэг нь тэр хүн байхгүй юу? Энэ золбоо ёстой муухай сэтгэлтэй залуу, энэ золбоо ёстой муу залуу, золбоо ёстой сайхан сэтгэлтэй залуу гэж ярьдаг шүү дээ. Сэтгэл гэдэг яг тухайн хүн байхгүй юу? Тухайн хүн өөрөө. Сэтгэл хүнийг байнга удирдах, сэтгэл сонголт
хийж яадаг гэж ойлгож болно. Тэгэхээр дийлэнх хүмүүсийн тарих сонголтыг хийгээд энэ тарих шийдвэр гаргаад байна гэж боддгоо шүү дээ. Яг үнэндээ бол сэтгэл гэх зүйл шийдвэрийг гаргаж яадаг байхгүй юу? Тэгвэл яагаад энэ сэтгэл заавал сонголттой байдаг юм бол? Яагаад энэ сэтгэл ямарваа нэгэн шийдвэрийг гаргадаг юм бол те? Хүн болгон өдөр болгон хэдэн мянган шийдвэрийг гаргаж амьдарч байгаа шүү дээ. Яагаад хүн заавал сонголтыг хийдэг оршихуй болсон юм бэ гэхлээр сонголт гэдэг байхгүй бол хайр оршин тогтнох боломжгүй гэж бичсэн байдаг байхгүй юу? Хайр гэдэг бол албатлах биш. Хайр гэдэг бол сонголт. Хэрвээ хүн сонголтгүй болчих юм бол яг роботтой адилхан болно. Зүгээр амархан жишээ аваад ярил л да. За та жирэмсэн гидсэндээ хүүхэдтэй гэж бодъё л да. За таны эхнэр ч юм уу те. За тэгсэн эмч тань дээр ирээд манай эмнэлэгт шинэ бүтээгдэхүүн гарсан. Энэ тариаг тариулчих юм бол танаа хүүхэд чинь гидснээсээ гарч ирээд яг таны үгийн дагуу амьдрна. Та юу гэж хэлнэ? Яг тэр үгийн чинь дагуу амьдрна. Биелүүлнэ те. Хоолой идэнгууд нь очиж хоолой идэл хичээлээ хийх юм бол очиж хичээлээ хийгээл. Тим залуутаа нийлж болохгүй гэвэл тим залуутаа нийлэхгүй. Тим залуутаа нийлэх юм бол тэр залуутаа очиж нийлждэг те. Ерөөсөө яг таны үгэнд 100% орж амьдрнаа гэх юм бол тэр тариаг тариулах уу? Хинч тариулахыг хүсэхгүй. Яагаад вэ гэхлээр тим тариа тариулаад хүүхэд чинь гарч ирээд яг үгийн шин дагуу амьдрах юм бол роботноос ямар ялгаа байгаа. Хүүхэд нь гарч ирээд том болоод зүрх сэтгэлийн өвдгөн гэдгийг мэдсээр байж ямар ч хэцэг их тэр тариаг тариулахгүй. Яагаад вэ гэхлээр тэр хүүхдээ өөрөө сонголтоо хийгээд явж байгааг нь хараад хайрыг мэдэрч байгаа учраас, аз жаргалыг мэдэрч байгаа учраас тэр хүүхэд нь эрх дураараа өөрөө гүүж хараагаад өөрөө дураараа хийгээд буруу юм хийсэн ч гэсэн эрх дураараа явж байгааг нь хараад аз жаргалыг мэдэрдэг байхгүй юу? Би одоо зүгээр охин дээр жишээ аваад ярих юм бол анх намайг хараад бишүүрхээл ээжийнхээ хараад нуугдаал ингэж байгаа л те. Дасах тусмаа аавыгаа таниад ирээд тэврээд үнсээд ааваа үнсээ тэврийгээд тэр бүгдийг харахаар л зүгээр ингээд зүрх сэтгэл зүгээр ингээд шууд хайлж байгаа байхгүй юу? Бүр үнэхээр бүр үгээр илэрхийлэхийн аргагүй тэр нэг сонирн мэдрэмжийг авч байгаа. Бүр ямар гоё юм бэ те. Бүр ингээд аа гэгээд тэврээд үнсээ тэр хүүхдээ ингээд өөрөө сонголтоо хийгээд аав дээрээ гүүж ирж байгаа тэр бүхнийг харангуй зүгээр энэ л хайр. Йоо энэ ямар гоё мэдрэмж вэ гэж бүр тэр үгээр илэрхийлэхийн аргагүй тэр мэдрэмжийг авч байгаа байхгүй юу? Зүгээр уянгалын хэрвээ те. Уянгалаа нааш би аав нэ гингүүд за аваа. За нааш аавыгаа ирээ тэврээрээ гингүүд за аваа гэж тэврээд яг ийм робот шиг байвал тэнчэнээс хайрыг мэдрэх боломжгүй шүү дээ. Өөрөө бүх шийдвэрийг гаргаад өөрөө бүх зүйлийг бодоод сэтгэхэд тэгээ явж байгаа үнэхээр аз жаргалыг тэр хайр гэдэг зүйлийг яг мэдрүүлж чадж байгаа байхгүй надад. Тийм учраас хүн болгонд сайн мууг ялгах чадвар, энэ зүн совин, мэс чанар гэх зүйлсүүд өгөгдсөн байдаг. За тэгвэл муу нөлөө хаанаас орж ирдэг вэ? Хүн зөвхөн сайн руу татагддаг. Муу зүйл рүү татагдах нь илүү их байдаг те. Хүн дандаа нэг тийм болохгүй бүтэхгүй зүйл рүү татагдчихэд нь штэ. Тэгэхээр сайн гэж байгаа бол муу зүйл бас байгаа. Эсрэг тал гэж заавал байдаг те. Энэ дэлхийн ертөнцийн хуулийг харахад л тийм байгаа шүү дээ. Сайн байвал муу байдаг, цагаан байвал хар байдаг, гэрэл байвал харанхуй байдаг. Дийлэнх хүмүүсийн итгэдэг чөтгөр сүнс гэж байдаг бол мэдээж тэр чөтгөр сүнсний эсрэг бурхан гэж байх л ёстой. За тэгвэл энэ муу нөлөө нь бидний амьдралд хэрхэн яаж нөлөөлд юм бэ гэхлээр байнга өнөөдрөөр л хуурч идэг. Зөвхөн өнөөдрөөр маргаашийг мартуулна, үр дагаврыг нь байнга нууж халахалж яадаг. Та бүхэн анзаараад хараараа заяа. Эргэн тойронд чинь ингэж ярьдаг хүмүүс зөндөө байгаа. За өнөөдөр ганц удаа яах вэ те? Стрессээ тайлж штэ. За ядаж сардаа нэг удаа гарч орох юм байлгүй л яадیں۔ Энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа бүхэл хүмүүс ингэж амьдарч байгаа л үхтэн штэ. Бүгдээр л ийм байдэн штэ. За энэ ганцхан олдох амьдрал штэ. Ганц олдох амьдралтай хүн юу хүссэн дуртай зүйлээ хийгээ те. Аялал зугаалал ингэж гой гой юм хийж байгаа л хаяа нэг архиугаа шоудаал бүх юмыг хийж үзчихэж л үхэх хэрэгтэй штэ. За үхвээ тэр бурхан байгаа ч юм уу, хойд нас гэж байгаа ч юм уу, хүн ямар үхэж үзсэн биш яаж мэдэх юм. За тэр бурхан чөтгөр мөтгөр тэрийг үхсэн хойно л мэдээ те. Тэр бүгдийг зүгээр хойшлоо. Зүгээр өнөөдөр ямар ч байсан те энэ дэлхийн ертөнцид энэ амьдралдаа аз жаргалтай сайхан амьдрыг тэр бүгдийг үхсэн хойно учир нь олдох байлгүй. Өнөөдөр ямар ч байсан хин нэгэн хүнд гай тарихгүй, буян үлдээд, зарим хүнийг харж хамгаалаад ингэ явж явах тэгээд үхээ тэрвээ тэр бурхан чөтгөр нь байх юм бол буян их үлдсэн юм чи ингээд чи ямар ч байсан гайгүй юм шиг байна гэд намайг тэр диваацн руугаа авчих байлгүй дэ гэж дийлэнх хүмүүс бодож амьдэрдэг. Тэгвэл энэ архиух үед яг юу болдго юм бэ гэхлээр архиух мөчөөс эхлээд сүнсний дуу бүдгэрч мэс чанар чимээгүй болдог. Хөөе чи архиуж болохгүй штэ. Чи архиугаад машина барьж болохгүй штэ. Чи архиуц наа хүнтэйгээ муудалцаад хэрэггүй. Наа хүнтэйгээ зодтолж жагаад ямарваа нэгэн асуудалд орчвол яах юм бэ? Хөөе чи ингэж болохгүй шүү. Хөөе тэгэж болохгүй шүү гэсэн сүнснийхаа яриаг баг багаар сонсох чадваргүй болж эхэлдэг байхгүй юу? Энэ сэтгэлийнхэн сонголт нь бие мах бодийнхоо тэр хүсэл тачаал тэр дотроос нь гарч ирж байгаа уруу татлагуудад бүрэн
автдаг гэж ойлгож болно. Би одоогоос нэг жил 6 сарын өмнөх яг сайн санахгүй байна. Тэр үед нэг согтуугаараа лайв хийжээс нэг дийлэнх үзэгчд маань үзсэн байх. Тасарцсан, ямар ч ухаан мэдрэлгүй болцсон, гэртээ ороод ирсэн, тамхи татцсан, лайв хийсэн ингээл амар согтуу дуу муудуулаад би эрүүл болоод яг өөрийнхөө тэр төрхийг хараад бүр үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй тэр аимшигтай муухай мэдрэмжийг авсан байхгүй. Би хэрвээ эрүүл байсан бол тийм үйлдэл гаргах байсан болов. Миний сэтгэлтэй гэртээ тамхи хасаацсан тэгээд ийм илий балаа сонь юм яриад дуудуулаад тийм сонин үйлдэлийг хийх сонголтыг хийхгүй байсан байхгүй хизээч. Тэгээ би согтуу байхдаа тухайн үед юу хийснээ бүр огт юу ч санахгүй байхгүй. Бүр юу ч санахгүй байгаа. Тэр лайв хизээ ассан, би тамхи татсан юм уу, би юу ярьсан, ямар дуудуулсан юу ч санахгүй байгаа шүү дээ. Тэгээ маргааш нь босоод сэрчээд тэр бичлэгийг үзээд би санаж байгаа байхгүй юу хийснээ. Ууг нь сэтгэл, энэ золбоо гэдэг хүний сэтгэл нь байсан байгаа шүү. Тэгсэн мөртлөө энэ сэтгэл ямар сонголтууд хийсэн гэдгээ маргааш нь босоод санахгүй байсан гэж боддоо. Тэр ерөөсөө энэ сэтгэл гэдэг сонголт хийдэг энэ удирдлага зүгээр өөр муу зүйл даатгуулж чинь гэсэн үг байхгүй юу. Өөрийгөө энэ хянах чадвараа зүгээр л бүрэн унтраач чинь гэж ойлгож болно. Тэгэл маргааш нь юу ч санахгүй шүү дээ. Ямар үг хэлсэн, ямар үйлдэл хийсэн тэгэл харамсаал би тийм юм хийсэн юм уу яана ямар ичиж хүмээр юм бэ би нэрээ тэгсэн гэж юу яана би бишээ ёо гэл ёо март гэл аль болох бодохгүй байхыг хичээдэг бодохгүй амьдрахыг хичээдэг бүгдээрэнд нь архиугаад нэг тийм эвгүй үйлдэл гаргаж ирсэн те тиймэрхүү дурсамжаа бодохоор дотроос нэг яа бодохгүй яа март гэл нэг тиймэрхүү алдаанууд бүгдээрэнд нь л байгаа. Гэтэл яг үнэндээ тэр мөчөд хүн өөрөө байдгүй байхгүй. Тэр хүн нь та биш, таны сэтгэл биш. Та тэр сэтгэлээ муу зүйлд даатгуулсан байсан л гэсэн үг. Яагаад ихэнх гэмт хэрэг архитай холбоотой байдаг вэ? Шоронд байгаа хүмүүсийн дийлэнх нь архиугаагүй байсан бол би тийхгүй байсан да. Би тийм үйлдэл хийхгүй байсан да гэж харамсдаг байхгүй. Манай Монголд бүр тод жишээ байгаа шүү дээ. Олимпийн аварга ялаа архиугаад согтуу найзыгаа зодоод алаад шоронд орсон ийм тод жишээ бидний амьдрал байгаа штэ. Хэрвээ архиугаа тасраагүй, согтоогүй, өөрийнхөө сэтгэл гих контролоо энэ муу зүйл даатгуулж өгөөгүй байсан бол Олимпийн аварга маань тийм алдаа гаргах байсан болов. Архиух сонголтыг л хийгээгүй бол сэтгэл нь. Энэ архиух сонголтыг ч гэсэн өөрсдөө хийж байгаа шүү. Уугаад согтоод ирэхээрээ тэр сэтгэл гэдэг зүйлээ муу зүйл даатгуулдаг гэж ойлгож болохгүй. Эрүүлтэй хүн хизээч тийм үйлдэл гарахгүй штэ. За эрүүлтэй муудалцаад бид нар зодтолдог, цохилцдог. Гэхдээ хүний ядаж цохиод авчихаараа дотроос нь мэс чанар гэдэг зүйл ажилтдаг штэ. Би арай хэтрүүлээ зогчих шиг боллоо доо тий. Унтсан байх юм бол энэ хүн чинь унчлаа да яана гайгүй байгаа, өгчээгүй байгаа гэдээ очиод алгадах юм хөөе зүгээр үү гэдэг штэ. Яагаад вэ гэхээр хүн өөрөө ухаантай байгаа байхгүй. Тэр сэтгэл гэдэг зүйл нь юу болж байгааг хараад ойлгож чинь тий. Тэр бүх зүйлийг удирдах, мэдрэх чадвартай байгаа байхгүй. Мэс чанар нь дотроос нь ажиллаж байгаа учраас. Архиуучаараа хүмүүс яадаг вэ гэхээр цогч аваад унтсан байхад нь ухаан мэдрэлээ алдсан байхад нь дээрээс нь очиод балбаад идэг. Бас нэг хүн гарсан ш. Найзыгаа очиж зодоод машины төмөр авч байгаа толгоор нь бүр цохиод байгаа сте. Хүн эрүүл ухаантай үедээ хизээч ийм аимшигтай хэрцгий үйлдэл гарахгүй байхгүй. Бид нар ярьдэн шүү дээ. Бүх энэ бол хүн биш. Энэ бол яг араатан байна. Яг зөв. Араатан. Тэр адгуус тэр аимшигын зүйлд өөрийнхөө сэтгэлийг даатгуулад өгчөж байгаа байхгүй. Тэр бол хүн биш. Тэр бол араатны хийж байгаа үйлдэл. Тэр бүгдээрээ зүгээр л маш энгийн ойлголтыг тархиндаа суулгаад авчий. Архийг вэ штэ. Энэ муу муухай зүйлүүдийг онгойлгодог хаалгын түлхүүр гэж ойлгоход болно. Та архиугаа согтлоо, тасарлаа. Тэр түлхүүрээрээ тэр муу муухай зүйлийг оруулдаг хаалгаа нээгээд өгчөж гинэ л гэж байнга толгоодоо бодож явах хэрэгтэй. Тэр муу зүйлийг оруулах хаалгыг нэгэнт нээгээд өгчих юм бол дотроос нь юу орж ирэхийг хүн өөрөө хянах боломжгүй болдог. Юу хүснэ нь орж ирж таныг удирдна. Тэр нь юу ч байж болно. Та магадгүй хамгийн дотны хүнээ зодоод алж болно. Та магадгүй машин согтуугаараа барьж явж байгаад хүн дайраад алж болно. Согтуу халамцуу явж байгаа те ямарваа нэгэн газар ороод хамаг мөнгө төгрөгөө алдаж болно. Хин нэгнээр зодуулаад өөрөө ч гэсэн амнасаа алдаж болно штэ. Тэгэхээр зүгээр энэ архиуж тасарна гэдэг бол өөрийгөө бузар харанхуй нөлөөнд даатгаж байна гэж байнга бодож тархиндаа анхаарч явцгаагаарай. Тэгээ маш олон хүмүүс хүн энэ хорвоо ертөнцийн ганц амьдраад үхэх штэ гэж ярьдаг те. Тэр бол гарцаагүй үнэн. Хүн энэ хорвоо ертөнцид мэдлсэн бол үхнэ гэдэг нь цаг хугацааны л асуудал. Хүн болгон үхэл рүүгээ явж байгаа. Гагцгүй тэр үхэл нь хизээ гэдгийг л мэдэхгүй байхгүй хүмүүс. Золбоо гэдэг хүн 1988 оны 1 сарын 28-нд төрчөөд тэдэн оны тэдэн сард үхэх юм байна гэсэн миний нэг үхэх хувь заяа хувь тавилан байгаа штэ. Тэгэд их сонин хүн яагаад энэ үхэл гэдэг зүйлээс айдгийг бол яагаад энэ дэлхийн ертөнцийн дээр амьдарч байгаа дийлэн хүмүүс шашин шүтлэгтэй байдаг. Аллах, буддын шашин, шарын шашин, бөө, мэрэг төлөг үздэг хүмүүс, аура үздэг хүмүүс, айлсгүй зүгээр нарыг шүтдэг ч юм уу, сарыг шүтдэг ч юм уу. Одоо монголчууд эртээр үес тэнгэрээ шүтэж ирсэн гэл те. За зарим шашин шүтлэггүй хүмүүс нь бол те би ээжтэй итгэдэг, ээжтэй байнга залбирдаг те. Ээж минь, аав минь намайг тэнгэрээс харж байгаа гэд гих мэтчлэн хойд нас
бас энэ сүнс те дараагийн амьдрал те хүн үхээд дуусахгүй дараа нь ямарваа нэгэн зүйл байгаа гэдгийг зүүн совингоороо мэдэрцгээд байхгүй зөвхөн хүн төрлөختөн. Нэг тийм сонирхолтой судалгаа байд юм байна л да. Шоронд цаазаар ахуулах ял үүрээд орсон хүмүүс яг нөө цаазаар ахуулах өдөр нь болоод хоёр талаас нь харуулна бариад тэр ял гүйцэтгэх өрөөрөө дагуулад явдсан шүү дээ. Тэг яг цаазаар ахуулах байгаа хүмүүсийн дийлэн хувь нь яадаг вэ гэхээр маш их айдст автдаг гинэ. Бүр үнэхээр их айдаг. Зарим нь ингээд бүр явахгүй гээд орилоо чарлаад айгаад бүр ингээд хөлн ингээд чирэгдээд явдсан штэ. Бүр ингээд явахгүй гэ тэ. Зарим нь өмдөндөө шээдэг гэж байгаа. Зарим нь өмдөндөө баадаг гэж байгаа. Тэг яагаад энэ гимт хэрэгтнүүд үхлээс ингэж их айдаг юм бол тэ. Уг нь бол тэр шоронд байжснаас баг ингээд үхээд бүх гээл бүх юм байхгүй болчдөг бол үхцэн нь илүү амар штэ. Тэгэхэд л цаанаасаа тэр үхэл гэдэг зүйлээс айдаг гинэ. Яагаад вэ гэхээр хүний энэ зүн совин, хүний энэ мэс чанар, энэ дотор байгаа зүйл нь хүн үхээд төгсгөл биш. Ямарваа нэгэн зүйл намайг хүлээж байгаа гэдгийг энэ сүнс нь дотроос нь мэс чанар нь хилээд өгдөг. Тэрийг мэдэрчээд ингэнэ. Яг үхэл нь ойртоод тулаад ирсэн хүмүүс. За бас нэг жишээ байна те. Манай монголчуудыг харах юм бол хин нэгэн хүн амь насаа алдах юм бол хин нэгэн хүн өөд болох юм бол юу гэж хэлдэг вүлээ? Тэнгэрийн орондоо дэвшчлээ. Бурхан болчлоо. Бурханы орондоо оччлоо. Диваачндаа очсондоо хойд насандаа сайн хүн болоосоо сайхан амьдраасаа гэж өөр ирэхгүй амаараа тэр хүмүүст хэлчихэд. Хойно амьдрал гэдэг зүйл байхгүй үхээд хүн ингээд дуусчдаг бол тэгж хэлээд байх шаардлагагүй шүү. Энэ хүн энэ хорвоо ертөнцөөс байхгүй болоод ямарваа нэгэн зүйл рүү явсан гэдгийг зүүн совингоороо мэдээ тэгж хэлээд байгаа байхгүй. Мани бадмихан. Энэ бүхнийг хүмүүсийн хэлдэг ганц шалтгаан нь юу вэ гэхээр ерөөсөө л энэ доторх зүрх сэтгэл нь энэ мэс чанар нь үхэл гэдэг төгсгөл бишээ гэдгийг маш тодорхой хэлж байгаагийн нэг жишээ нөхгүй. Заавал ямарваа нэгэн шашин шүтлэгт итгэх нэхгүй. Бид нар зүгээр л энэ дэлхийн ертөнцид болж байгаа тэр процессыг харахад л ямарваа нэгэн хүч энэ дэлхийн ертөнцийг удирдаад байна гэдгийг өөрсдөө ингээ хараад тэг мэдэрдэг ойлгодог байхгүй. Гэхдээ хүмүүс ярьдаг ш карма гэж байгаа шүү. Карма хаалга андуурдаг шүү гэдээ манай монголчууд айгүй хэлдэг байгаа те. Бурхан буруус гэсэн үнийг буцаагаад байранд нь авчираад тавьдаг шүү. Чи тэгэл буруу юмгээд яваад ах юм бол бурхан чамайг залхаа шүү гэл яг л тэр буруу юм хийж явж байгаа хүмүүс ямарваа нэгэн байдлаар хин нэгэн залхаагаад байгаа хин нэгэн тэр буруу хийсэн үйлдэлүүдийг нь өөр дээр нь навс унгааж байгаа гэдгийг бид нар амьдралаараа харддаг штеп. Зүгээр энэ дэлхийн ертөнцийн дээр болж байгаа процессыг харахад л ямарваа нэгэн удирдах байгаа хүч байна. Энэ бүх зүйл програмчлагдсан байна гэдгийг бид нар мэдэрч чаддаг байхгүй юу? Хараа зүгээр ойлгомжтой байгаа. Ямарваа нэгэн зүйл програмчлагдсан байна, давтамж байна гэдэг тэр програмчлагдсан зүйлийг програмчлсан программист гэж заавал байгаа хгүй юу. За хэрвээ үнэхээр ийм хүч байх юм бол энэ бүтээгч гэж байгаа бол энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн бол хүнийг бүтээсэн бол амьдралыг бэлгэлдэг бүтээгч бурхан гэж үнэхээр байгаа л юм бол тэр бурхан өөрийгөө хүмүүс намайг мэдгүй байгаасаа гэж бодох болов. За энэ хүмүүсийг би ямар ч гэсэн бүтээчлээ. Би энэ дэлхийн ертөнцийг ямар ч байсан бүтээчлээ. За тэгээд та нар ямар ч гэсэн өөрсдөө над дэлхийн ертөнц дээр амьдарч байгаад хүрээд ирээрээ те. Би та нараас ингээд нуугдаад харагдахгүй байжээ гэж бодох болов альсгүй бол бурхан гэж байгаа шүү гэдгээ тэр дэлхийн ертөнцид амьдарч байгаа хүмүүст маш тодорхой харуулж өгөх болов. Зүгээр яг миний амьдралд тохиолдож байгаа энгийн жишээг би та бүхэнд хэлье л та. Би яагаад өнөөдөр Женев гэдэг хотод те охин дээр ирж байгаа. Би охиноо маш их хайрлсан байхгүй. Би охиндоо үнэхээр их хайртай. Миний охин аавыгаа мэдхгүй аав гэдэг хүн байхгүй гэж өсөөсөө гэж би үнэхээр бодохгүй байхгүй. Охин минь миний аав гэж хүн байд юм байна. Миний аав надад хайртай юм байна. Миний аав намайг тэрвэрд юм байна. Миний аав намайг үнсд юм байна. Миний аав намайг зориод ирсэн юм байна гэдгийг би мэдээсэй гэсэндээ тэр охиноо хайрлаад тэр охиноо хайрлах сонголтыг хийгээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг адилхан хэрвээ бүтээгч гэж үнэхээр байгаа бол бурхан гэж үнэхээр байгаа бол өөрийнхөө энэ оршихуйг заавал хүмүүст маш ойлгомжтой, маш тодорхой мэдүүлж таараа. За тэгвэл та бүхэн магадгүй бодож суугаах. Тэгвэл тэр бурхан гэдэг чинь байгаа юм бол өөрийгөө тэр мэдүүлж таниулах гэдэг юм бол тэгэл мэдүүлэл таниулж чааш тээ. Тэгэл мэдчих юм бол байсан юм байх баг л хүн болгон яваад очиж тэгээд. Гэхдээ би өөрөө одоо яг энэ үннийг ойлгоод те миний хувьд гэх юм бол хүмүүс яг өөрсдөө мэдий гэсэн чин сэтгэлийн хүсэл байх юм бол үнэхээр амархан юм байна. Бүр дэндүү ойрхон байсан юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Миний хувьд гэх юм бол би ер нь явж үзээгүй шашин гэж баг байхгүй. Ер нь бол дийлэнх шашингуудаар явж үзсэн, судалж үзсэн те. За бага наснаасаа бол гандан ордог байсан, ном уншуулдаг байсан, за бас тэгэл эмээ өөдөө залбирдаг байсан. Бөө дээр нэг хэсэг очиж бөөгөөр нэг явж үзсэн. За тэгээд авраа үздэг хүн дээр очиж үзсэн, солонгос бөө дээр хүртэл очиж үзсэн. За өмнө бас солонгос Христ гэх шашны нэг өөр урсгалтанд явж үзсэн. Гэх мэтчлэн зөндөө олон зүйлүүдийг ингээд туулж үзэж байгаа байхгүй. Тэгээд миний нэг хийсэн дүгнэлт юу вэ гэхээр хүмүүс ерөөсөө
эцээ хүртэл явдгүй юм байна. Ерөөсөө мэдий гэж боддгүй юм байна. Ерөөсөө тэрхэн хугацаанд өөрийгөө тайтгаруулаад орхичдаг байхгүй. Зүгээр тэрхэн хугацаанд өөрийгөө тайтгаруулцдаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр гандан ороод ном уншуулчихдээ штэ. За ном уншуулчих юм бол тэг гайгүй болчих байлгүй дээ. Миний үйлс бүтчих байлгүй дээ. За айскуулны бөөдөр ч юм уу ямарваа нэгэн юм үздэг хүн дээр очиод нэг хамгаалт авчих юм бол те нэг юм зүүгээд нэг юм хийлгчих юм бол тэр юм нь те намайг хамгаалж байгаа даа гэдээ бодоод өөрийгөө тайтгаруулаад явдаг. А гэхдээ зүгээр тэрхэн хугацаанд өөрийгөө тайтгаруулах биш. Яг энэ үнэн гэдэг зүйлийг хүн олж мэдэх юм бол их чөлөөтэй болдго юм байна. Хүн юуны төлөө амьдраад байгаа? Яах гэж амьдраад байгаа? Би энэ дэлхийн ертөнцид яах гэж ирсэн те? Энэ дэлхийн ертөнцид хизээ үүсээд хизээ дуусч байгаа яг юу болж байгаа гэдгийг маш тодорхой, дэндүү ойлгомжтой ойлгодог болдго юм байна. Тийм мэдлэгтэй болдго юм байна. Шашин шүтлэг гэдэг хүнийг зовоодог, хүнийг тамалдаг, хүнийг ямарваа нэгэн үйлс хийжээж сайхан амьдрын, аз жаргалтай амьдрын диваачнд очно гэж боддог байхгүй юу? Түр жишээ зөндөө биш үү? Бид нэр бөөдөр очихороо яадаг үлээ? Мөнгө өгдөг. Ямарваа нэгэн алт тавиад тэр тим юм аваад гэж байнга шаардлага тавьдаг. Ямарваа нэгэн хүнд үзүүлэхээр бол ламд очихоор бол одоо бүр Монголын тэр лам сүм мэд дээр ингээд дансныхаа дугаарыг тавьчихсан те. Тэгээ хил амнаас холдуулах ном уншуулахаар бол энэ данс руу хийгээрээ. Одоо хүүхдтэй болмоор байвал энэ данс руу тэдэн төгрөг шилжүүлээд энэ номыг уншуулаараа гэд бичсэн байдаг. Шашин шүтлэг гэдэг хүнээс ямарваа нэгэн зүйлийг шаардаад чи энийг хийжээж чи ийм имийг хариу авъя шүү гэж байнга хэлж тэр хүнийг тамалж зовоож тэр хүнийг ямарваа нэгэн байдлаар нэг үйлс үйлдүүлж яддаг байхгүй юу? Одоо энэ Солонгост ч гэсэн байдаг. 30000 удаа нэг юмны өмнө очиод мөргөх юм бол те чиний энэ жилийн бүх гим нүглэж уучлана. 30000 удаа тэр нэг зүйлийн өмнө мөргөнө гэж боддоо. Тэгээ 30000 удаа хүн те доошоо ингээд мөргөөд өвдөг сөгдөөд ингээр тэр өвдөг нь бүр ингээд тэр чигээрээ шалбраад нэг цусуулдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг хараад ёо за ашгүй би одоо ингээд те үйлс үлдсэн. Би одоо ингээд өөрийгөө тамлаа зовооцсон юм чин миний хийсэн энэ жил үлдсэн тэр бүх муухай гим нүглүүд байхгүй болсон. Ёо ингэж өөрийгөө зовоож өвдгөж те тамалж ээж өөрийнх нь тэр үйлс бүтэх юм шиг. Нэг болвол үхээд те тэр сайхан газар очих юм шиг. Дийлэх хүмүүс тийм бодолтой амьдрдаг байхгүй юу? Харин зөвхөн энэ Библи гэх ном дээр эсэргээр нь бичсэн байдаг байхгүй юу? Та нар ямарваа нэгэн сайн үйлс үлдээд аврагдах боломжгүй. Ямарваа нэгэн сайн үйлс үлдээд диваачнд очих боломжгүй. Та нар ямар ч сайн үйлс хийгээд аврагдах боломжгүй учраас би өөрөө очиод та нарын бүх үрийг төлцөн шүү. Та нар аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдарч байгаад над дээр ирээрэй гэсэн захиаг бидэрт бичээд үлдээсэн ном байхгүй юу? Тэгээ энэ дэлхийн ертөнцийн хүн амын 4.2% нь тал хувь нь энэ Библи гэх номтой холбоотой шашин шүтлэгтэй. Гэхдээ дийлийнх нь буруу ойлгоцсон байдаг. Шашин шүтлэг гээл янз бүрийн үйлсийгээл сонин сониод гаж урсгалууд гарч ирээл өөрийгөө боомлол ингэж болохгүй тэгэж болохгүй ийм юм сахих ёстой тийм сахих ёстой амралтын өдөр гээл уйлал чарлал би гим нүгэл үлдчихлээ. Ингэж солиорч галзуурч байгаа байхгүй юу? Яагаад хүмүүс төөрөлдөөд байгаа юм бэ гэхлээр эцсийг нь хүртэл явдггүй байгаа байхгүй юу? Чин сэтгэлээсээ мэдээ гэж боддгоо эцсийг нь хүртэл явдггүй юм байна. Ямарваа нэг юм шашинлаг үйлс хийгээл өөрсдийгөө тайтгаруулаад за бодоо ингэсэн юм чи ингээ өөрийгөө зовооцсон юм чи би энийг сахиж байгаа учраас би энийг нь үйлдэж байгаа учраас би ийм үйлс хийсэн учраас гэж өөрсдөө тайтгаруулаад тэрэндээ итгээл тэрэндээ үнэмшээл явж байдаг. Гэхдээ Библи гэх ном дээр уг нь эсэргээрээ байдаг. Эхлээд мэд мэдэх чухал. Тэг хүн яг өөрөө яг юуны төлөө амьдраад байгаа яг үнэн гэж байдаг юм уу те? Үнэхээр энэ бурхан гэж байгаа юм уу? Энэ дэлхийн ертөнцид би ер нь яах гэж ирсэн те? Үнэхээр хүн гэдэг аз жаргалтай, хайрлуулагдаад амьдрах боломжтой юм уу? Энэ хайр гэдэг зүйл үнэхээр байд юм уу? Энэ бүх зүйлийг ойлгоод хүн яг энэ үнэнтэй нүүр тулаад тийм биш тэгэд ойлгочих юм бол амьдрал дэндүү гоё ойлгомжтой, дэндүү тодорхой. Яг тэр үед нүүн хүн аз жаргалтай болж эхэлдэг байхгүй юу? Яагаад гэвэл үннийг мэдчихэж байгаа учраас тэр үнний төлөө амьдрна гэдэг дэндүү ойлгомжтой болчихж байгаа учраас юуг хийх үү? Юуг хийхгүй байх вэ гэдэг нь тодорхой болчихж байгаа байхгүй юу. Тэгээ би та бүхэндээ гэж хэлэхэд би өөрийнхөө итгэл үнэмшлийг та бүхэн тулгаал энэ заавал энэ өстө гарцаагүй үнэн шүү гэж огт хэлээгүй шүү. Зүгээр би өөрийнхөө туршлагаас золбоо нь яг ийм зүйлийг ойлгоод мэдээд ийм замаасаа ингэж салаад одоо би яг энэ үннийг мэдээд энэ аз жаргалынхаа төлөө явж байгаа шүү гэдгээ хэлж байгаа байхгүй юу. Түүнээс та бүхнийг заавал нь Библиэд тэгэхээр Христийн шашинтай болоороо ч юм уу ингээд ямарваа нэгэн шашны ухуулга хийж ийн гэж ерөөсөө битгий бодороо. Би зүгээр та бүхэнд хэлхийг хүсэж байгаа зүйл нь юу гэхээр хүн амьдралдаа ядаж нэг удаа би ер нь яг юуны төлөө амьдраад байгаа. Энэ дэлхийн ертөнцид би ер нь яах гэж төрсэн юм бол намайг яг юу өдөртөд байгаа юм те? Би зүгээр л ингэж амьдрч явж байгаа л үхчих юм уу? Энэ амьдрал дуусаад ингээл бүх юм байхгүй болчих юм уу? Энийг нэг удаа ч гэсэн бодоод тэр бүгдийг яг эцсийн хүртэл нэг ингээд яваад хайгаа те уншаад мэдээд үзээсэй гэж би хүсэж байна. Ямар нэгэн шашинлаг үйлс хийх биш. Одоо нэг гандан дээр очиж ном уншуулах, бөө дээр очиж мөнгө дөрөв төлөх юм уу те? Одоо юу гэдэг ямарваа нэгэн тийм үйлс хийх биш. Зүгээр бүх энэ шашин шүтлгүүдийн номнуудыг гаргаж агаад нэг судлаад үзэлтэй. За энэ Библи гэдэг нь яг ер нь ямар ном юм? Буддын шашин
гэдэг нь хаанаас орж ирсэн? Муслим гэдэг нь яг ямар шашин те? Үнэхээр энэ шашин шүтлгүүдийг судалж үзээд бурхан гэж байдаг юм уу? Нэг удаа ч гэсэн энэ олон шашин шүтлгүүдээс яг аль нь үнэн юм бэ гэдгийг хүн өөрөө хайгаад мэдхийг хүсэх тэр сонголтыг хийх хэрэгтэй болов уу гэж бодож байгаа байхгүй юу? Гэтэ дийлэнх хүмүүс тэр сонголтыг хийхгүй гэдгийг мэдчихээн. Яагаад вэ гэхээр хүмүүс яг өнөөдөртөө л амьдрдаг учраас мөнгө, төгрөг, эд, баялаг, алдар нэр хүнд, хүүхэд, миний хүүхэд, байр, орон сууцд юу гэдэг тиймэрхүү юм л ингээл хамаг анхаарал нь ухаан мэдрэлэн төвлөрсөн амьдарч байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ үнний эрэлт гардаг хүмүүс маш ховор байдаг, маш цөөхөн байдаг юм байна. Үнэхээр байд юм уу гэдэг бүр яг ингээд чин сэтгэлээсээ нэг хайх тэр сонголтыг амьдралдаа нэг удаа ч гэсэн хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Өнөөдөр яг энэ хэргийн талаар бэлтэж хагаад яагаад хүмүүст архипти уу гэдэг ахаар ингээд зөрж байгаа юм шиг улам уугаад янз бүрийн юм хэрэг төвөгт оролцоод байгаа юм болоо. Би ч гэсэн өмнө тийм байсан. Тэгвэл би яагаад болцсон бол гэж бодож үзсэн чинь илүү сүнслэг талаас нь бас хүмүүс тайлбарлах юм бол зарим нэг хүмүүс нь тэгвэл би бас нэг энэ талаас нь өөрийгөө өөрчлөх гээд үзье гэсэн бодол магадгүй орж ирэх байх гээд өнөөдөр энэ талаар ярьсан шүү. Тэгээ дахин үзэгчтэй гэж хэлэхэд энэ ямарваа нэгэн шашны ухуулга биш шүү. Тэгээ хүн өөрөө ямар шашин шүтлэгтэй байх, юу шүтгэхтэй, шүтгэхгүй байх нь тухайн хүний өөрийнх нь сонголт шүү дээ. Хинч тухайн хүний сонголтод нөлөөлөх ирэхгүй. Тэр хүн өөрөө сонголтыг хийн шүү дээ. Тэгэхээр та бүхнийг бас бити буруугаар ойлгосоо гэж хүсмээр байна. Янз бүрийн аргаар л та бүхэндээ одоо энэ архиугаад машин барьж болохгүй шүү. Архинаас хол яваараа гэдгийг л хэлж тайлбарлаж өгч шүү дээ. Тэгээ манай монголчууд бол үнэхээр потенциалтай, чадвартай, мундаг хүмүүс ахгүй. Хамгийн гол нь энэ архи гэдэг асуудлаас л болоод ямарваа нэгэн хэрэг төвөгт орооцолтчод байдаг. Солонгост байгаа монголчууд маань бол дийлийнх нь мэдчихэж байгаа шүү. Ямарваа нэгэн хэрэг төвөг боллоо, юу болсон? Архиуж агаад хэрэг төвөгт орооцолсон байдаг. Тийм учраас л магадгүй архинаас хол бай гэдгийг дахин та бүхэнд анхааруулж хэлээд байгаа хэл та. Тэгээ Золбоо ТV-г үздэг зарим нэг дүүнер маань яг миний энэ хэлж ярьж байгааг байн бодоод амьдралдаа хэрэгжүүлээд явж байгаа дүүнер бас зөндөө олон байгаа гэдэгт итгэж байна. Итгэлтэй байна. За тэгээ 100 мянган хүн энэ бичлэгийг үзлээ гэхэд ядаж мянган хүн нь энэ миний ярьж байгаа зүйлийг амьдралдаа хэрэгжүүлээд явал тэгээ Золбоогийнх нь энэ бичлэгийг дахин хийж анхааруулж байгаагийн тэр ач тус нь гарч ирэх хаа гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн минь болсон явдалтай хамт исэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр. Bye.